Оюутлогын гэрээг байгуулсан Монгол Улсын ерөнхий сайд Хасан Баяр гуйгаас асууя. За та болохоор гэрээний бүх учир дутагдал нь энэ Монгол Улсын талд ногдох 34%-аас улбаатай гэсэн зүйл яриад байгаа. За 34%-ыг бид анх санхүүжүүлэхдээ энэ хувьцааны санхүүжүүлэлт гэж орж ирсэн. За тэгээд 34% ногдох өр 1.4 тэрбум үндсэн зээл. За хуримтлагдсан зээлийн хүү 800 сая доллар. За 2.3 тэрбум долларын үрийг 21 онд Улсын хурлын 103 дугаар тогтоол гараад за улмаар энэ үр тэглэгдсэн байгаа. За өнөөдөр яригадаад байгаа оюу толгой хийхийг гадаар бий болцсон байгаа. Зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл 18.7 тэрбум ам доллар бол энэ хувь нийлүүлэгчийн зээл гэдэг тусдаа зүйл байгаад байгаа. Тэгэхээр энэ яагаад ийм том үр төлбөр үүсчихвэ гэдэг дээр хоёр асуудал байгаа. За нэгдүгээрт та бол тэзүү батлагдах боломжгүйгээр гэрээ байгуулсан гэж түрүүн хэллээ те. Тэгээд тэзүү ерөөсөө анханасаа тийм ойлгомжтой батлагдаагүй байгаа учраас энэ зардлын хэтрэлт явсан. Тийм учраас Рио Тинтогийн оруулж байгаа одоо тэр зээлийн хөрөнгө оруулалт нь бол ингээд нэмэгдчихэд байгаа нэг явдал байгаа. Тэгэхээр анханасаа гэрээндээ та яагаад энэ хөрөнгө оруулагч тал ийм өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулалтаа санхүүжүүлнэ гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн бэ гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт 40-р тогтоол 2008 онд батлагдсан, 57-р тогтоол 9 онд батлагдсан. За тэр хугацаанд та Монгол Ардын намын дарга байсан, ерөнхий сайд байсан тийм. Тэгэхээр улсын хурал ийм ойлгомжгүй тогтоол батлагдсны улмаас би бол ингээд ийм гэрээ байгуулцсан гэж хэлээд байгаа. Гэхдээ та тэр дүүл олонхын бүлэг дээрээ өөрийнхөө намын нөхдүүд дээрээ тэр улс төрийн зөвшөлтслийг бас үүсгэж чадаагүй байгаа шүү дээ. Ерөнхий сайдын хувьд та улсын хурлын тогтоол шийдвэрийг биелүүлэх ёстой байсан. Гэтэл тийм зүйл бас харагдахгүй байгаа даа. За мөн улсын хурлын тогтоолд бол гэрээг хуульд нийцүүлэн байгуулна гэсэн байсан. За сая ингээд өсөн нэмэгдэх амнаатын асуудал яригадаад байна л та. Гэтэл тухайн үед бол бас ямар хууль эрхцүү орчин үйлдэлж исэн бэ гэхлээр 2006 онд батлагдсан гинтийн ашигын татвар хүчин төгөлдөр байсан. Гинтийн ашигын татварыг гэрээ байгуулахдаас өмнө буюу 2009 оны 8 сарын 25-нд хүчингү болгосон. Энэ гэрээтэй холбоотойгоор. Тэгээд та бүхний хийж исэн модельд ер нь гинтийн ашигын татвар тусгагдчихсэн юм уу? Эн чинь болохоор бас одоо нөгөө айлын талаас татвараар өгөөж авах боломж байсан шүү дээ. Энэ модельүүд тусгаж ирсэн гэсэн асуудал дээр бас баяр зөв дарга хариулмаар байна. За тэгээд энэ гинтийн ашигын татварыг хүчингү болгох явдал за жаргалан гишүүн нэмэлт 1 минут. Аль талын санаачлага байсан бэ? Рио Тинтогийн санаачлага байсан уу? Эсвэл манай засгийн газрын санаачлага байсан уу? За мөн та 2009 оны 10 дугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. За гэрээ бол тодорхой нөхцлүүд биелсний дараагаар одоо хүчин төгөлдөр болох тийм нөхцөлтэй байсан. Гэтэл та 2009 оны 10 дугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр ажиллаа өгсөн. Уул нь гэрээ байгуулсан хүн чинь эннийхээ араас нь яваад бүх тэр одоо нөхцлүүдээ бүрдүүлчихэд тэгээд бол нь одоо ингээд нэг санаа амраад ажиллаа өгмөр шүү дээ. Ягаад та 10 сарын 28-нд ажиллаа өгсөн бэ? Энэ гэрээнийхээ яг тэр одоо хүчин төгөлдөр болох нөхцөл байдлыг дуусгачаад ажиллаа өгнө гэж бодоогүй юу? За мөнгөсөх захирлаас асууя. За Рио Тинто компани бол ногдол ашиг өгдгөөрөө бас алдартай. 21 онд 15.4 тэрбум доллар, за 24 онд 7 тэрбум долларын ногдол ашгийг бол тараасан байна. Гэтэл оюу толгойч ерөөсөө ногдол Жаргалан гишүүн сүүлийн тодорхойлго. Тэгээд энэ оюу толгой компани чинь ногдол ашиг өгөхгүй яваад байгааг танай хөрөнгө оруулагч нар хүлээн зөвшөөрж байгаа мó? За өнгөрсөн хугацаанд борлуулалтын орлого яг хэдэн долларын борлуулалтын орлого олсон бэ? Энэ мөнгөний хэдэн хувь нь Монголд орж ирсэн бэ гэдэг асуултыг асуумаар байна. За тэгээд мөн хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр өнгөрсөн хугацаанд ямар хэмжээтэй зээл олгосон бэ? Он тус бүрээр нь нэрлэнэ үү? Охин компанид хөрөнгө оруулалтын охин компанида зээл олгоод байгаа энэ хөрөнгөний чинь их усүр юунаас гарч байгаа вэ? Рио Тинто компани өөрийн хөрөнгө юм уу эсвэл одоо хаанаас олж ирсэн их усүрээр энэ одоо хувь нийлүүлэгчийн зээлийг санхүүжүүлээд байгаа вэ гэдэг асуулт. За жаргалан гишүүн маш тодорхой
асуултуудыг асуулаа. За 9 номерын микрофон Монгол Улсын ерөнхий сайд Дасан Баяр. Гэнэтийн ашигын татварын тухай асууллаа. 68% шүү дээ. Ийм 68% татвар тавьдаг нөхцөл дээр бол ямар ч гадаадын хөрөнгө оруулагч орж ирж бидэнтэй гэрээ байгуулахгүй. Ер нь бол гэнэтийн ашигын татвар тухайн үедээ бол бас эерэг нөлөө үзүүлсэн байх. Энэ богино хугацаанд нэлээд мөнгө хөрөнгөлүүлж авдаг. Алс хэттэй бол ерөөсөө гадаадын дотоодын бүх хөрөнгө оруулагч нарыг үргээдэг ийм хууль байсан юм аа. Тэрнийг бол гадаадын хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлцэлд оруулах ямар ч болцоо байгаагүй. 10 сарын 28-нд яагаад ажиллаа өгсөн юм бэ? Энэ дээр бол би хувийн эрүүл мэндийн асуудлыг нэг усгаж гаргаад эмээргүй байна л да. Гэхдээ нэгэнт асуусан учраас би 9 оны хавраас хойш ерөнхий сайдын ажлыг эмнэлгээс хийж байсан. Манай засгийн газрын гишүүд, их хурлын гишүүд холбогдох ажил төрлөөр яасан улсуудын нэг сайн мэднэ. Засгийн газрын нэг ч хурлыг би таслаагүй. Ерөнхий сайдын хийх албан үүрэг юугээ чадах ятгаараа би гүйцэтгэж байсан. Гэхдээ ихэнх цагаа би эмнэлэгт байсан. Илэг солиулах асуудал тулсан байсан. Өрөөндөө туслын аппараттай сууж идэг байсныг манай тэр үеийн улсууд мэднэ. Тэгээ энэ гэрээ байгуулагдах одоо ийм боломж бололцоо гарсан учраас би ерөнхий сайд байгаа дээр энэ гэрээг заавал байгуулна гэж би шүд 100 явсан юм аа. Би 9 сард энэ гэрээ байгуулгачих болов уу гэж бодсон. 9 сарда бид амжаагүй. 10 сар гаргаж иж энэ гэрээ байгуулсан. Тэр үед бол ерөнхий сайдын ажлаас сайн дураараа татгалздаг тийм улс төрч хаана байх вэ? Миний ажил амжилттай явж ирсэн. Атраа энаас авахуулаад 5 толгойн асуудал оюу толгойн гэрээгээ байгуулчихлаа. Үр дүнгээ би харахыг бодлого яах вэ? Гэтэ хүн хүснэ, тийм ээ? Өвчин гэдэг бол асууж ирдэггүй, дайраад ирдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол би энд хувийн юм аа нэх яримгүй байгаа юм. Ер нь би яримгүй байгаа юм. Гэтэ нэгэнт асуусан учраас өгсөн өргөдлийн маань 10 сарын 28-нд улсын их хурл хэлэлцээд ажлаа өгж байхдаа улсын их хурлын эндэр дээрээс би энэ учир шалтгаанаа тодорхой тайлбарлсан байгаа. За 9 номер нэмэлт 1 минут. Гэхдээ дахин хэлье. Энэ ерөөсөө зээлийн хүү тэр үед одоо бидэнд олдож байгаагаар ямар нөхцөл байдалд бид нар чинь одоо энэ гэрээ байгуулж байгаа вэ? Хөрөнгө оруулалтын гэрээ хийх болсон чинь сүүлдээ зээл ярих хэрэгтэй болсон. Зээл гэдэг чинь хүүтэй байна. Тэр үед одоо бидэнд байгаа бололцоо нь USCPI нэмэх 9.9 гэж би одоо андуураагүй санаж байна. Бидэнд олдсон юм тэр байхгүй юу? Монгол улсын одоо зээлжих ширэгдэл, төсвийн байдал, эдийн засгийн ерөнхий байдлаас хамаарч ижил бидэнд тэр одоо олдсон шүү дээ. Тэр үед одоо сүүлд нь бол дараагийн засгийн газрууд эдийн засгийн байдал сайжрангууд энэ одоо хүүгийн нөхцөлийг бол тэр лейбор нэмэх 6.6 ингээ болгосон. Одоо жишээлбэл сүүлийн хэдэн жил 11% хүрчглээ гэж ярьж байна. Энэ бол би олон талын хүчин зүйл нөлөөлж байгаа байх гэж бодож байна. Тэр софор гэдэг банк хоорондын индекс чинь За 9 номер сүүлийн тодорхойлго. Одоо энэ сүүлийн 3 жилд бол огцом өсөө дээшээгээ одоо хэд байна да 3.78 болцсон байгаа юу? Тэр хэмжээнд л байгаа байх. Тийм учраас энэ юм чинь өсөө явсан. Дээр нь бол бид нар хамтрагч одоо байгаа Rio Tinto компанийн одоо бодлого хэлбэл долоо юм байдаг. Гэхдээ бид бол Rio Tinto-г чүүх гэж тэр компани өөрсдөндөө одоо дүгнэлт хийнэ. Бид бол Монголын талаар ярих ёстой гэж бодож байна. Бид одоо юун дээр алдж байна цаашаа яаж бол Монголын өр өгөөж хүртэх өр өгөөж маань дээшлэх вэ гэдэг асуудлаа шийдэхийн тулд хөрөнгө оруулалтын гэрээ рүү буцаж очих ёстой гэж би хувьдаа санаж байна.